Дэд дарга хэрхэн гişүүдээ. Улс орны эдийн засаг уул уурхай үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өснө нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн байна. Цаашид 2026 онд 3 сая тонн, 2027 онд 3.1 сая тонн хүрэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар манай улс шатхууны хэрэглээгээ 100% импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 98 орчим хувийг Оросын холбооны улс, үлдсэн хувийг бүгд найрамдах Хятад ард улс эзэлж байна. Манай гол ханган нийлүүлэгч Оросын холбооны улсын Роснефть компани 4-р сарын хил өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш евро 5 АЕ92 автобензинээр нэмэгдэж $1206, АЕ95 бензин $441 нэмэгдэж $1176, АЕ98 автобензин $441 нэмэгдэж $1226 болж төрлөөс хамаарч $441-ээс $648 өссөн байна. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дэх энгийн АЕ92 автобензинээс бусад төрлийн шатхууны борлуулалтын үн энгийн дизель түлш 2200 төгрөгөөр нэмэгдэж 5200 төгрөг, евро 5 дизель түлш 1300 төгрөгөөр нэмэгдэж 5300 төгрөг, евро 5 АЕ92 автобензин 1100 төгрөгөөр нэмэгдэж 4200 төгрөг, АЕ95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4100 төгрөг болж тус нэмэгдэх нөхцөл байдал үүсэт байна. Цаашид ойролт орондын мөргөлдөө энэ хിവэр үргэлжилж улам хурцтаж брэнд төрлийн газрын тосны үн баррел нь $130 хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үн тонн тутамд $1750, жижиглэнгийн үн литр тутамд $3296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үн $105 хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үн тонн тутамд $2019 болж, жижиглэнгийн үн литр тутамд $4235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үн $200 хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үн тонн тутамд $2693 болж, жижиглэнгийн үн литр тутамд $6587 төгрөгөөр нэмэгдэж, 1 литр дизель түлшний үн $9700 төгрөг болох эрсдэлтэй байна. Манай улс Оросын холбооны улсын гол үйлдвэрлэгч нийлүүлэгч Роснефть компанитай хилцэл хийсний үр дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АЕ92 шатхууны хил үнийг 2022 оны 5 дугаар сараас хойш $705 тогтворжуулан жижиглэн борлуулалтын үн гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирлээ. Манай улс АЕ92 автобензиний гайлын албан татвараас сардаа 9 орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизель түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй байна. Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний гайлын албан татврын хувь хэмжээг тогтоох эрхийг засгийн газарт олгосноор зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулж шатхууны үнийн хэлбэлцлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм а. Иймд импортын барааны гайлын албан татврын хувь хэмжээ батлах тухай Монгол Улсын их хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын их хурлын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсруулсан болно. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.